나와서 넘겨 많이 있어야 자, 수목상 같죠. 난 하나로 같죠. 맞아요. 너희 합쳐 잘했잖아요. 나가잖아요. 그냥 문제 나 선거가 되는 거 되는 장하서로 다 갔다 왔지. 장하서로 야가하고 가서 더 줬을 거야. 다음에 이렇게 하면 된다. 제가 허리도 있어요. 장하서로 가서 허리 같더라고요. 여기는 뭐 불전 같은 거. 여기가 불전 같은 거. За байцгаана уу сайхан амарч байна уу та бүхний өдрийн амжилттай малын тоо тухай алан татварын талаар та бүхэнд мэдээлэл өгнө. 21 оноос эхлээд малын тоо тухай алан татвар авч ирсэн. За хуулиараа олохдоо малын тоо тухай алан татварыг хамгийн иргэдэд хэрэгжүүлсэн хурлаас хурамжийн хэмжээнд тогтоодог. За манай сүмийн хувьд бол бод мал 800 төгрөгөөр, бод мал 300 төгрөгөөр тогтоогдоод одоо 3 дахь жилдээ ингээд татвар аваад явж байна. За хуулийнхаа дагуу бол тухайн жилийн татварыг 7 сарын 1-нд 50%, 12 сарын 15-нд 50% хуулийн заалттай. За 21 оны татвар төлөөгүй сумын хэмжээнд 50 гаруй ирэх юм байна. 22 оноос төлөөгүй 285 ирэх юм байна. Интернет. Одоо та бүхэн өнөөдөр цуглаад одоо 24 он одоо малын татвараар одоо ямар ажил хийх гэдгээ хэлж батлаад явна. Сумын хэмжээнд бол 958 өрхий өрхөөс 100 гаруй сая төгрөг төгсөж ордог.